Өргөн удам нутагтай монголчууд бид чинь угийн цэлгэр орон зайг илүүд үздэг болсон. Тиймдээ ч бидний тархинд жижиг орон зай бүрийг анхаарал хандуулан ашиглах бодол тэр бүр орж ирэхгүй л болов. Харин тэгтэл цаад улс орнууд чинь 1 м зайд өрөө байтугай бүхлөдөн хүн амьдрах байшин багтаасан байвал яг бүр хоёр байшингийн хоорондох нарийн зайд хүний нүдэнд барахтай л харагдахгүй тийм давчуу газрыг ашигласан байна гэж бод. Яг эх орнын юм уужин болохоор бидний толгойд юу гэдэл юм жижиг юм орж ирэхвдэ. Газар нутгийн хэмжээгээр сэтгэн шүү дээ. За ингээд өнөөдрийн гол дөрвөлөх барилгын талаар ярилцгаая. Тэр сонирхол татсан содон барилга чинь Польш улсын нийслэлд Варшав хотод байдаг бөгөөд Керет хаус гэж нэрлэгддэг байна. Барилгыг Израилийн зохиолч, кино найруулагч Эдгар Керетийн дэлхийн 20 дугаар дайнд ам өргөцсөн гэр бүлийн дурсгал зориулан барьсан бөгөөд түүний нэрээр ийм нэрлсэн байдаг. Варшавын 22 дугаар холоодны гудамж болон 74 дугаар Зелесна гудамжийн барилгуудын яг гол байрлалд энэхүү барилга нь тэгш өнцгт гурвалжин хэлбэртэй зочны болон унтлагын өрөө тэр байтугай галтгоо ариун цэврийн өрөөгч багтаасан хоёр давхар хүн амьдрах, ажиллах, амрах боломжтой нэг ёсны сууц юм. Барилгын хамгийн өргөн хэсэг нь 152 см, харин хамгийн нарийнхан хэсэг нь 92 см байдаг бөгөөд дэлхийн хамгийн нарийнхан байшин гэгддэг байна. Бас л дэндүү нарийнхан нь. Нийтийн нойлны хэсэг юм уу хайшин. Керет хаусыг Польшийн архитектор Якоб Шчесний Централ архитектурын фирмээр дамжуулан зохион бүтээсэн ба тэрээр анх 2009 онд Wall Art гэх фестивалд загвар болон санаагаа танилцуулсан бүгд 3 жилийн дараа 2012 онд бодит төрхөө олсон өдгөө дэлхийн нийтийн сонирхлыг татаж Варшав хоттой тун алдартай бүтээл болсон байна. Дугуйлбал 2019 онд дэлхийн хамгийн алдартай байшингуудын нэгээр нэрлэгдсэн бөгөөд Iconic Houses архитектурын портфолио нэр хүндтэй олон улсын төсвөлийн чагсаалтанд багтсан байна. Байшин оршин суух зорилтоор ашигладагч Польшийн барилгын норм дүрмийг хангаагүй хэмээн урлагийн Интаслайци гэх ангилалд багтдаг. Урлагийн Интаслайци гэдэг нь ямар нэгэн орон зай дуран сайхны аргаар бий болгосон бүтээл юм. Амьдралд ойроор тайлбарлах юм бол загварын шоу болон театрын тайзны засалж имгэлгээд ойлгочиход болж байгаа юм л да. Барилгын конструкч болон функц бүтээцийн талаар танилцуулбал төмөр конструкцаар хийгдсэн дотруулан гадаад үзмжинд бүхэлдээ цагаан өнгөний шийдэлтэй олон үлэлтэй барилгын элемент. Давхар хооронд дамжихын тулд мэдээж шатыг бид бүхэн ашигладаг шүү дээ. Харин энэхүү барилгын шат нь шал хаалга гэд 3 үргийг нэгэн зэрэг гүйцэтгэдгээрээ онцлогтой. Шат нь дээш хөвгдөн дээд давхрынхаа шал болдог. Нэг ёсондоо давхар хоорондын хаалга гэсэн. Гадна хаалга нь мөн ялгаагүй нэг давхрын шал бөгөөд бидний сайн мэдхээр зөөрийн хаалга шиг юм уу да. Мөн давхар үртэй онгодгүй хоёр цонхтой. Хоёрхан цонх барилгад хэрхэн байгалийн гэрэл хангалттай тусгалээ гэж бодж ивэл урд фасадны буюу байшингийн нүүрэн талын хан нарны гэрлийг тусах боломжтой тунгалаг хавтангаар хийгдсэн тухайн объектэд гэрэл гэгийг маш сайн оруулахад тусалдаг юм байна. Зохиолч Эдгар Керет хэлэхдээ би анхандаа гэрэл сайн тусахгүй харанхуй мэдрэмж төрүүлэхүй гэж их айж байсан л та. Гэвч эсэргээрээ 5 тухтай гэрэл сайтай байсан гэж дурдсан байдаг. Бусад технологийн систем. Барилгад ямар нэгэн бие даасан тог цэцлэгийн хангамж гэх зүйл байхгүй. Харин хажуу хурш барилгын эрчим хүчийг ашигладаг. Гэхдээ цэвэр бохир усаа өөрөө шийддэг технологитой учраас хотын хангам нийлүүлэх усны системд холбогддог байна. За эцэст нь Керет хаусыг барьсан шалтгаан өмнө дурдсан шиг дурсгалын бэлэгдэл боловч өнөөгийн инх завраагүй байгдаж буй байгууламжуудаас үүдэлтэй ашиглахад бэрх орон зайг бүтээл болгосон хамгийн төгс хөлбөрөлээ. Юмхнаар юм хийн гэдэг чинь энэ шүү дээ. Та ч гэсэн өөрийн гэр орон ажлынхаа жижигхэн зай талбайг ч гэсэн үр өгөөжтэй ашиглаж чадвал эдийн засаг цаг хугацаанд хөөрхөн тэмтэй болов та. Энэ байшингийн талаар та сэтгэлдээ үлдээж бидэнтэй хуваалцаарай.